Power Expo фестивал буюу одоо энэ автын одоо шинээр одоо наадам болсон. Энэхүү наадамд оролцохыг хүсэж байгаа залуучууд маань ерөөд автоспортоор хичээлдэг, дрифтээр хичээлдэг иймэрхүү залуучууд ороход айгүй нээлттэй тавьсан. Ерөнхийдөө дрифт маань манай одоо Монгол улсад дрифт маань мэрэгжлийн буюу сонирхтын англи гэж хоёр хуваагдаж явдаг байгаа. Power Expo фестивал сонирхчдын хувьд бол маш нээлттэй очиод үзэж харах юмтэй маш том дэлхийн хэмжээний шоу болдог болсон байна. Энэ жил ялангуяа гадаадын баг тамирчид ирлээ, өмнө үзүүштэй тэмцээнд орохоос гадна илүү гадаадын баг тамирчдыг үзээд туршлага судлаад энэ ингэдэм маань тэгдэм маань гэдэг зүйл төр ихэн мэдэж авлаа. За ер нь бол төсөөснөөс бас их хүнтэй болд юм байна. Би бас нөгөө тийм амар том шоу гэж бодоогүй байсан чинь бүр ингээд бид нар чи яг нөгөө яаж яхад өөрсдийнхөө нөгөө хоббигоор ирсэн учраас ингээд хаашаа харна гоё машин, гоё мотоциклууд, гоё загварлаг хүмүүстэй. Тийм болохоор бидний хувьд бол маш гоё энэ зүгээр энгийн ямар нэгэн хөгжмийн фестивал энтрийг бодвол илүү гоё сонирхолтой байна. За бид болохоор энэ жилийн цуванд талбайн дээр нь гарсан шууд. Тэгээд тэр бол айгу нэр төр хэрэгэд бид нар өөрсдөө тэрэндээ үнэхээр их баяртай байгаа. Зохион байгуулалтын хувьд ерөнхийдөө бүх юм айгу тодорхой яг одоо ингээ нэг хүн ирээд хариуцаад ингээрэ тэгэрэ гэд ер нь бол юм эмх цамраагүй юм юу ч ахгүй хаач гарсан ингээ гоё эмх цэгцтэй гоё зохион байгуулагч ингэж харж байна. VIP автоклубын тэргүүн тамирчин баясгалан байна. За энэ жилийн Power Expo фестивал маань ерөнхийдөө бол маш өргөн цар хүрээд болж байгаа. Дрифтийн тэмцээн гэхээсээ илүү бас мөн MotoGP гэсэн ангиллыг нэмж оруулж ирж байгаа. Мөн суран гэх мэт мотоциклтай холбоотой бүх төрлүүдийг оруулж ирж байгаагаар онцлог байгаа. Мөн энэ жил маань манай клубын урилгаар бүгдээр хятад ард улсаас мэрэгжлийн тамирчид маань 3 тамирчин ирсэн байна. Өөрсдийнхөө техник селфиг дугуй бүх юмтайгаа багтайгаа хүрэлцэн ирсэн байна. 大家好，我是来自中国的车手王昌喜。这次来到内蒙比赛，特别开心，也受到内蒙的各界朋友的热情款待。希望蒙古的车手以后能够来到中国。然后这2天比赛的这个现场跟氛围，我觉得我是特别喜欢。然后内蒙的这些漂移车手的水平也特别的高。 Ерөнхийдөө 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа Power Expo фестивал дээр манай жигмээ маань одоо интернэшнл буюу гадны тамирчдыг авчирлаа. Олон улсын Японы, Хятадын тамирчтай бас хамтаа бааталтаад, хамтаа уралдаад үзлээ. Арга одоо юу гэдгийг туршлагаа солилцлоо. Гадаадын тамирчид айгүй мундаг юм бэлээ. Зөндөө одоо үлгэр жишээ авсан, зөндөө юм сурж авсан. Тийм. Ер нь бол гадаадын тамирчтай үзэхэд сэтгэл бол айгүй өндөр байсан. Дараагийн жилээс би өөрөө гадаад руу гарах айгүй том зорилт тавьсан юм. 12 дахь жилдээ зохион байгуулсан Power Expo фестивал маань амжилттай зохион байгуулагдаж дуслаа. Энэ фестивал маань өргөн цар өрөөтэй явагдаж энэ жилээс олон улсын тамирчид орж ирж тэмцээнд оролцдог болсноор онцлог болж эхэлж байгаа. Энэ тэмцээнийг Монгол улстай жилдээ нэг удаа өргөн цар өрөөтэй тэмдэглэснээр одоо дрифтийн спортыг сонирхдаг бүгд залуучдыг хүсэл мөрөөдлийг нэмэгдүүлж одоо шинээр спортод орох хүсэл зорилготой болгож байгаа гэдэгтээ аюу таатаа санагдаж байгаа. Power фестивалыг бол одоо жигмээтэйгээ нийлээд ер нь анхныхаас нь ахуулаад ер нь явж исэн л та. Тэгээд
Мотоциклчтай хариуцаад ер нь эхний хэдэн жил оролцдог байжгаад 12 дахь жилдээ дахин мотоциклээ хариуцж ажиллаж байна энэ жил. Маш гоё байна. Шинээр бас MotoGP одоо бэлгүүнээ найзтайгаа нийлээд MotoGP болон цахилгаан дугуйтай хүмүүс бас эрс нэмэгдсэн шүү дээ тоо энэ жилээс. Тийм болохоор цахилгаан дугуйтай хүмүүстэй зориулж бас зам талбайг нь бэлдэж анхны жилдээ тэмцээн зохиолоо. За энэ жилийн үед гэх юм бол Power Expo-д манай клуб яг хамт олноороо яг бүрэлдэхүүнээр бол анх удаа орж байгаа. За өмнө жилийн үед гэх юм бол манайх айгу цөөхөн гишүүтэй байсан. За тэгвэл энэ жил болонгууд 30 гишүүнтэй болоод өргөжсөн учраас Power Expo гэмхэд бол нэлээд олоолаа зориод ирсэн. За өмнө жилүүдэд оролцож байгаагүй гэхдээ бусад одоо клубүүдийн оролцсон тэр зураг бичлэгийг нь хараад ерөнхийдөө бол дараа жил заавал явна гэж бодсон. Тэгээ энэ жил бид нар бараг 10 хэдүүлээ 15 улаа юм уу? Тэгээ зориод хүрэлцэн ирсэн байна. Одоо яг дрифтээр хичээлдэг залуучууд бол яг дрифтийн тэмцээнд бэлдсэн яг өөрсдийнхөө уралдааны буюу машина хотын төвөөрөөр сунж явдггүй. Дандаа ачиж юм уу те зөөж зөөвөрлж явдаг. Ягаад тэгэхээр бүрэн бус гэж үздэг. Айгу бүдүү янттай болохоор ерөөсөө амар тайван байтал алдагдуулаа. Ерөөдөө шөнөөрөө хаслаад идэг нөхдөд чи манайхан биш шүү. Энэ зүгээр нэг сонирхож байгаад ингэж эхэлж байгаа залуучууд идэг шүү. Манай мэрэгжлийн английн буюу сонирхолтой английн аль биесны тамирчид маань бүгдээрээ тэгж хотын төвөр машина унах боломжгүй байдаг. Power Expo-д бол дрифтинг тэмцээнд оролцохын тулд эхлээд STS ангилалд оролцох хэрэгтэй. STS-ээс нэг жилдээ бүтэн явж иж бүтэн тэмцээн алгасахгүй явж иж эндээс ангил мэрэгжлийн ангил хуваарлагдана. Гэхдээ STS ангилалд ороход бол бүх үе даалга нээлттэй өөрөө бэлтгэл сургуулаа сайн хийгээд бүх зүйлээ машин болон баг тамирч бүх зүйлээ сайн бэлж аваад оролцоод ямар ч тийм асуудал байхгүй бүх зүйл нээлттэй тийм дэгцэн. Монголын мэрэгжлийн спорт машины холбооноос жил болгон цуврал болон зохион байгуулдаг 6 раунд тэмцээн, эхний раунд тэмцээн Power Festival and Expo гэдэг нэртэйгээр 5 сарын 10-наас 12-ийн өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь болохоор 3 ангиллаар зохион байгуулагдсан. Нэгдүгээр нь болохоор мэрэгжлийн ангилал буюу MDS ангилал, хоёр дахь нь болохоор сонирхолтой ангилал буюу STS ангилал, гурав дахь нь болохоор International Cup буюу олон улсын кап тэмцээн гэж 3 ангиллаар болсон. Түрүү жил бол маш том талбайд хийсэн тий. Тэгээ энэ жил бол яг л болцсон байна дөө. Бүхэл юм гоё юм. Яагаад гэвэл энд дандаа яг нэг төрлийн хоббитой хүмүүс сугларч хараа хин тэгээ ямар нэг асуудал байхгүй тий. Зохион байгуулалтын дээр ч бид нэгээ зовоогоод авахгүй бас манайхаа өөрсдөө бас айгүй юм соёлтой болосоо оролцож чадж байна. Энэ тэгээ дээрээс нөгөө нэг яг юм нөгөө архитаар суулгадаг шоу биш болохоор яг юм хоббигоороо цугларсан хүмүүс байгаа болохоор зохион байгуулалт дээр нэг болдог байхгүй юу? Гоё юм. Манайхан ч нэг үе бодвол цэгцтэй болчих те. Моциклуудаа орж ирээд яг клуб-клубээрээ зогсдог болчих. За дараагийн үед гэх юм бол бид нэр аль болох олуулаа 30-40 бол эрхийг бодно. Яг өнөөдрийн байдлаар ирээгүй хүмүүс бол бидний зураг бичлэгийг ингээ лайв энэ төр хараад амар харамсаж ингээд гисэн. Дараа жил илүү олуулаа болж ирээд хэрвээ болдог бол одоо Cruiser-ийн эмэгтэй англид ямар нэгэн тэмцээн муралдаан болвол оролцохыг хүсэж байгаа.
12 дахь жилдээ зохион байгуулагч буй Power Expo фестивал маань анх удаага олон улсын чанартай тэмцээн уралдаан болж наадан болтлоо бас өргөжин дэсээр. За тэгээд энэ жилийн бас нэгэн онцлог маань бол бид нар Монголдо экстрим спортын бүх төрлүүдийг нэгтгэж тэмцээн уралдааны амжилттай зохион байгууллаа. Замун дээрээс нь дрифтинг тэмцээн уралдаанд маань анх удаага Япон улсын D1-ы шилдэг баг тамирчид, замун дээрээс нь Хятадын автомашин мөцгөлийн холбоо болон Хятадын дрифтийн аврах шалгаруулах тэмцээний баг тамирчид бас ирж амжилттай хоорондоо өрсөлдөн дэлхийд бид нар бас нэгэн шин төвхийг бичиж байна. За тэгээд энэ жил анх удаага бид нар бас мотоспорт дээр мото GP бид нар хийж үзлээ. Мөн мотогийн стантын тэмцээн уралдаануудыг зохион байгууллаа. Гэх мэт маш олон төрлүүдийг бас өнгөрсөн хугацаанд амжилттай зохион байгуулж өдийг үржээ. Тэгээд эх жилдээ бид нар бас илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулна гэдэгт итгэл дүүрэн байгаа. За мөн бидрийг энэ хугацаанд дэмжиж бидэртэй хамт байсан нийт үзэгч болон ивент төгч болон төрийн байгууллагуудаа бүгдэнд нь баярсан талархснаа нийт зохион байгуулагчдын өмнөөс илэрхийлмээр байна.